Бүгдээрээ сайн байцгаана уу? Тарот уншлах мэрэгтэй тавтай морил. За энэ тарот уншлах мэрэгээр та бүхэндээ хороо ертөнцийн танд юу өгөхийг хүсэж байна вэ? Бас юу сануулахыг хүсэж байна вэ гэсэн сэдвээр тарот уншлах хийгдэх гэж байна. За 3 группны сонголттой эхний группийнх нь ийм зураглалтай, 2 дугаар группийнх нь ийм зураглалтай, 3 дугаар группийнх нь ийм зураглалтай. За ингээ харж байгаад нэг болон түүнээс дээш хөзөр сонгох боломжтой авахгүйхээ ухаанаар хандаарай. Нэгдүгээр группийн онцлогтой тавтай морилын хөзрийг сонгосон байх учиртай. За нэгдүгээр группийн ерөнхий энергийн хөзрийг гаргацсан байгаа. За нэгдүгээр группийн хувьд өнгөрсөн болсон үйл явдал магадгүй өнгөрсөнтэйгөө зууралдаа нэлээд удсан байсан байж магадгүй. Тэр бүхнээс одоо гарахаар шийдцээл эзэн гараа явж байгаа ч байж магадгүй. Энергитэй харагдаж байна. За нөгөөтэйгөр өөрийнхөө хийж чаддаг зүйлийг олж илрүүлсэн. Би ийм зүйлд аяастай. Би энэ зүйлийг хийчих юм бол надад яг болчих гээд байна те. Энэ бол миний хамгийн сайн чаддаг зүйл гэдэг ч юм уу те. Өөрийнхөө яг чаддаг зүйл дээр фокуслож эхэлж байна. Ер нь бол зорилгынхаа төлөө айгүй тууштай. Одоо зорилгоо ерөнхийдөө тодорхойлоод эхэлсэн. Тэрнийхээ төлөө үйлдэл аваад хийгээд эхэлсэн байгаа харагдаж байна. Төлөвлөгөө гаргаад за энийг тэгнэ маргааш тэрийг тэгнэ энэ сард энийг ингэнэ гэдэг ч юм уу те. Одоо ерөнхийдөө 27 он гарахаас өмнө би ийм юм хийсэн байна гэсэн төлөвлөгөө ерөнхийдөө гаргаад одоо ажиллаад эхэлж байгаа харагдаж байна. Хэрвээ тэгж эхлэж арай амжаагүй байгаа бол хороо ертөнцөөс юу гэж байна вэ гэхээр одод өөрийнхөө зорилго мөрөөдөл болон төлөвлөгөөнд тууштай хандаад өөрийнхөө чаддаг зүйл дээр фокуслаж эхлэе. Хороо ертөнцөөс өгч байгаа мессеж бас хороо ертөнцөөс өгч байгаа гайхалтай зүйл бас сануулга юу байна вэ харцгаая. Яалтчгүй одоо нөгөө нэг ажлын байран дээр те магадгүй 10-20 жил ажилласан ч юм уу. За тийм нөхцөл байдал ингээл миний ингээл те одоо юу гэдэг энэ компанид олон жил ингээд ажилласан энэ компаниа ингээд орхиж чадахгүй гэж өмнө боддог гэсэн бол одоо тэр хамаахгүй яг өөрийнхөө юу хүсэж байгаа тэр зүйлдээ одоо байгаа нөхцөл байдал одоо байгаа компани ч юм уу одоо байгаа ямар ч өөрийн бий болгосон зүйлээ орхиж явахц ч гэсэн харамсааргүй харагдаж байна. Нөгөө тагаар хэрвээ харамсаад байгаа бол харамсгүйгээр орхиж явах одоо тий хүсэл тэм зөрөгтэй бай гэж ерөнхийдөө хороо ертөнцөөс сануулж байна. Яагаад вэ гэхээр шин зүйл эхлүүлж, шин зүйл рүү тэмүүлж, дээрэс нь өөрөө чинь чадах одоо тий ингээд авиас бэлэг мөрөөдөл байна. Тэрнийхээ зүйл төлөө тууштай ингээд одоо тэмүүлэх цаг нь босон гэж хэлж байна. За нөгөө төгөр визтэй холбоотой ч юм уу эсвэл за хууль эрх зүйтэй холбоотой ямар нэгэн одоо хариу хүлээжсэн бол энэ болгон таны тал дээр шийдэгдэхээр харагдаж байна. Гайхалтай. Та магадгүй энэ бол ингээд таны те хороо ертөнцөөс өгж байгаа сүнсний дуудлага бөгөөд та энэ зүйлийг эхлүүлсэндээ баяртай байх болно. Магадгүй эхлүүлээд явж байхдаа хүртэл та жаргалтай байна. Яг бол өөрийнхөө дуртай зүйлээ эхлүүлээд явж байгаа учраас. Тийм, санхүү мөнгөн дээр ч ихсэн өсөлттэй байгаа харагдаж байна. За шинэ зүйл эхлүүлэх гэж байгаа бизнес нь өмнөхийгөө бодвол ахис төвшөргүй байсан бол одоо энэ одоо юу гэдгийг өөрийнхөө өөрчлөлтөөс дамжуулаад та бизнестэй ч ихсэн ахиж төвшөлтэй байна. Өмнө ингээд шөнө өрөө те нойр хоолгүй ч юм уу магадгүй ингээд нойрон хүрдгүү ч юм уу те ерөнхийдөө ингээд аюу хэцүү тэгж нөхцөл байдалтай байсан бол энэ зүйл одоо ингээд дуус сурулж байна. Одоо энэс илүү цаашаа хэцүү нөхцөл байдал танд ингээд тулгархгүй гэдгийг хөзөр ингээд хийж байна. Хороо ертөнцөөс танд өгч байгаа мессеж. За нөгөө тайгаар өмнө магадгүй та өөрийнхөө боломжоор сулгаа хийгээл ажилласаа гарьяа гарч чадахгүй, явж чадахгүй, хайчгаа мэдэхгүй иймэрхүү нөхцөл байдалтай байсан бол та ойрын хугацаанд саяхнаач магадгүй өөр дээрээ шийдвэр гаргаад за би өөрийнхөө хүсэж байгаа зүйл дээрээ фокуслах цаг нь болж, би өөрийгөө хайрлах цаг нь болж, би өөрийнхөө юу хүсэж, юу хийж байгаа, ямар зорилготой байлаа, би ямар хүн билээ гэдэг дээрээ анализ хийж тэрнийхээ төлөө тууштай тэмүүлэхээр зорьсон байгаа харагдаж байна. Магадгүй таныг зүрхийг шархлуулсан. За тэгээд ямар нэгэн одоо тий таныг басамжилсан, чи чадахгүй штэ гэдэг ч юм уу тий чи яахаар энийг хийдий гэдэг ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байдалтай байсан бол үгүй ээ. Та чадхаар барах уу? Бүр ингээд тэрнээс ч илүү та хийж чадна гэдгийг харуулж байна. За нөгөө төгөөр өөрөө чинь одоо тий зорилго мөрөөдөлтэй хүсэл зорилго юу байдгийг сурлага хөдөлмөр за ажил бизнестэй холбоотой хосын харилцаан дээр магадгүй ахис дэвшил гараагүйсэн бол энэ зүйл дээр ахис дэвшил гарч эхэлж байна. Өөрөө өмнө харж чадаагүй байсан мөрөөдөл өмнө харж чадаагүй байсан зүйлээ та одоо эргүүлээд харж эхэлж байна. Тэрнийхээ төлөө тууштай хөдөлгөөнд орж эхэлж байна. Тийм, тэгээд дээрэс нь бусадтай аягүй өгөөмөр хандаж эхэлж байна. Үгүй аваагаа тэнцүүлж эхэлж байна. За магадгүй тийм өмнө танд ингээл
хатуу хөтөө ханддаг байсан хүмүүстэй ингээл нэг ингээл гомддог ч юм, гомхордог ч юм уу, нэг ерөнхийдөө ямар нэгэн тийм нэрэг байсан бол тэрэндээ тэгэж одоо гомдлооц ч юм уу те байх шаардлага байхгүй гэдгийг ойлгож ухаараад тэр хүнтэй ч гэсэн одоо юу гэдэг ив зүйтэй ингэж хандаж эхэлж байна. За нөгөө таагаар санхүү мөнгөн дээр ч гэсэн өсөлттэй харагдаж байна. За таны эхлүүлэх гэж байгаа энэ карьер болон за тэгээд шинэ ямар нэгэн зүйл эхлүүлэх гэж байгаа энэ төсөл ч юм уу за ажлын энэ одоо холбогдлолтой ямар нэгэн зүйл дээр ямар ч ахиц дэвшилтэй харагдаж байна. За дээрэс нь тантай хамтрах хамтрлууд болон тантай хамт гар нийлэх хүмүүс гарч ирж байна. Магадгүй та өмнө ганцаараа хичээгээд болдгоо байсан бол одоо тэг үеийн одоо дуусгар болсон. За тэгээд дээрэс нь 20 ертөнцөөс танд гайхалтай бэлгүүдийг үйл явдал бэлгүүдийг бэлгэлж байна. За юу сануулахыг хүсэж байна вэ? Бай. Гайхалтай ямар ч үйл явдал болох нэ. Зорилгынхаа төлөө тууштай бай. Таныг хүлээж авч байгаа гайхалтай үйл явдал байна. За тэгээд айгүйх сонголтууд гарч ирж байна. Магадгүй бизнес ч юм уу те өөрийн чинь хийх гэж байгаа ажил дээр ч тэр юм уу ямар ч сан таны тал бүх юм шийднэ. Яг бол та хийгээд эхэлсэн өөртөө итгэх итгэлээ олоод авсан. Өөрийнхөө төлөө үйлдэл аваад хийгээд эхэлсэн учраас таны тал шийдэгдэхээр харагдаж байна. Та яг ингээд зорилгоо төлөө тууштай хөдлөд эхэлсэн байна. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Ямар ч сан 20 ертөнц танд маш гайхалтай бэлгүүд биелүүлж байна. Магадгүй энэ зүйлд орж чадаагүй байгаа бүгд одоо тэ өөрийнхөө зорилгыг тодорхойлоод өөрийнхөө тэр хүсэж байгаа зүйл дээрээ үйлдэл аваад хийгээд эхлээрээ энэ хизээч одоо юу гэдэг танд одоо таны гонсоох зүйл бол хийхгүй. Эсвэргээрээ харин танд ад жаргалтай баяр баясгалан нэмэгдүүлэх. За дээрээс нь таны тэр ур чадвар авьяасаар дамжуулаад таны санхүү мөнгө ч гэсэн өсөлттэй байхаар харагдаж байна. Та бол бүгдийг чадна. Зүгээр өөртөө итгэлтэй зориглоод одоо яг энэ гал эрчимтэй энэ зоригтой энэ оссон энэ мэдрэмжээ алдалгүй ингээд үргэлжлүүлээрэ магадгүй дунд нь одоо таны сэтгэл зүрхээ шархлуулах за магадгүй дээрээс нь танд атаархсан ч юм уу тийм хүмүүс таныг доош нэх гэж оролдох за чи хизээ юм боцсон яац ийцэн гинт яагаад ингээд өөрчлөгдсөн гэж магадгүй. Гэхдээ тэр болгонд нь та анализ хийгээд би нэр ингэчлээ гэж бодохын оронд зөвхөн өөрөө юу хүсэж ин тэр зорилготой фокуслаад ингээд яваарай гэж сануулж байна. За ингээд 1-р группийн уншлагыг хүрээд дууслаа. Баярлалаа. Баяртай. За 2-р группийн уншлагатай тавтаа морил энэ хүчрийг сонсон байх учиртай. За 2-р группийн хувьд за ерөнхий энерги болон 20 ертөнцөөс өгч байгаа мессежийг харахад за өөрийнхөө аяс чадвартай итгэлтэй болж эхэлж байна. За өмнө унтарсан байсан. За магадгүй өмнө ерөнхийдөө хөдөлгөөнд ороогүй ч юм уу те за нэг залхуурлын байдалтай за гэл эсвэл бусдын үзэл бодлон дарагдсан. За магадгүй айгүйх ажиллаад ачаалттай ажиллаад өөрийгөө хэн байхаа мартчихсан. Хэн байх ёстой, ер нь ямар зорилготой ер нь хүн блэ те би гэдэг хүн хэн блэ гэдгийг мартцсан ч юм уу те ингээд шархалцсан зовцсон ямар нэгэн нөхцөл байдалд өөрийг чи ууж хөлсөн байсан бол энэ нөхцөл байдал одоо дуусгар болж байна. За энэ ерөнхийдөө циклийн цаг хугацаанд танд юу харагдаж байна гэхээр өөрийнхөө хүчин чармаалд өөртөө итгэх хэрэгтэй. За магадгүй бизнес эрхлэгчид бол те хин нэгнээр одоо те ажиллаа хийлгэхээс л өөрөө гар бие өөрийнхөө ажилд те өөрийнхөө төсөлд ямар нэгэн зүйл дээр гар бие шамтан одоо шам орж эхэлж харагдаж байна. За тэгээ нөгөө тагуур за 20 ертөнцөөс өгч байгаа гайхалтай зүйл нь гэх юм бол ямар ч сан таны одоо хийж байгаа энэ зүйл үйлдэл за зорилго мөрөөдөл юу байдیں۔ Тэ сурлах хөдөлмөр энэ зүйл таны талд одоо бүх зүйл эргэж байна. Та төлөвлөгөөтэй одоо ажиллаж чадах юм бол одоо тэ таны одоо хүсэжсэн зүйлийг та хүртэх хэрэгтэй болно гэж юм. За бас бусдад тэ өгөөмөр хандах өгөө аваан тэнцсэн тэ бусадтай ингээд зөв боловсон харьцагч ч юм уу тэ эсвэл бусад хүмүүс танд ингэж одоо юу гэдгийг тусалцаа үзүүлэгч гэдэг ч юм уу эсвэл та бусдад тусалцаа үзүүлэгч юм уу энэ тал дээр ингээд ер нь бол аюу тийм өгөөмөр байхаар харагдаж байна. За нөгөө төгөр санхүү мөнгөн дээр өмнө та зогсолттой тий магадгүй гацчин байсан энергитэй байсан бол одооноос бол тэхгүй таны энэ санхүү мөнгө ч өсөлттэй болж эхэлж байна. Айгүй гой хүзрүүд гарч ирсэн байна. Ерөнхий үзэр дээр нь за ингээд 20 ертөнцийн 2 дугаар группийнханд өгч байгаа сайн сайхан зүйлс бас сануулга бас боломжтой зүйл юу байна вэ? Зөвлөгөө бас юу байна вэ? Харцгаая.
Өнөөдрийн хөзөр үнэхээр гайхалтай. Нэгдүгээр группийнхан бас ерөнхийдөө айгүй гоё энерги эрчимтэй байсан. Хоёрдугаар группийнхан ч гэсэн ялгаа ахгүй айгүй гоё энерги эрчимтэй эхэлж байна. За хоёрдугаар группийг сонгосон хүмүүс бол ямар нэгэн зорилго мөрөөдөл, за өөрийгөө хайрлах, за эсвэл нэг ингээд зориод хэрэгжүүлээд эхлэх гэж явж исэн зүйл бизнес байгаа бол за магадгүй хосын харилцаанд орч тэр за би бол одоо үйлдэл аваа хий гэдэг ч юм уу зөрөгтэй болж эхэлж байгаа харагдаж байна. Ямар нэгэн зүйл эхлүүлэх гэж байгаа тэр зүйлд айгүйх тийм зөрөгтэй болж эхэлж байна. Өөрийнхөө төлөө үйлдэл аваад хийх гэж эхэлж байна. За тэгээд өмнө шархлуулж исэн, зовоож исэн, за магадгүй сэтгэл зүрх нь урагдчихсан үйл явдал болж исэн бол энэ зүйлийг одоо ингээд таймнаар хүлээн зөвшөөрөөд өөрийгөө одоо ангаагаад түр одоо тийм өөрт нь тааламжгүй орчин нөхцөл байдлаас өөрийгөө аварч холдож эхэлж байгаа харагдаж байна. Зарим тал дээр өөрийн чинь шархлуулж исэн, зовоож исэн хүмүүсийг уучлаад тий за гэд ингээ хүлээн зөвшөөрөө тий сайн тамуутайг нь одоо хоёр зүйлийг тий хооронд ингээд холиод гэх юм уу? Одоо ерөнхийдөө л тий за тэр хүн тэгээ ботцсон, ингээ ботцсон гэд ингээд тэр хүний хэлсэн үгэнд нь шаналаа зовоод авах гэхээс илүү за гэдэг ч юм ингээд нэг юм өөр дээр нь одоо юу гэдэг буулгаж аваад хүн дээр хүлээж авах гэхээс илүү өөрийгөө хайрлаа за надад нэг тийм наалдаад байх юм байхгүй гэдэг ч юм уу те тэр зүйл дээр ерөөдөө анализ хийгээд ингээд өөрийгөө хайрлаа ангаах тал дээр аягүй хажиж эхэлж байгаа харагдаж байна. За дээрээс нь нэгдүгээр группийн хөзрийг сонсъё гэж бодож байсан бол сонсоод үзээрэй. Тэнд бас танд өгч байгаа зарим мессежүүд байж магадгүй. За нөгөө тугаар магадгүй тэ өмнө ингээд зоржсэн зорилго ч юм уу мөрөөдөл эсвэл ямар нэгэн тийм зүйл чинь ерөнхийдөө утгаа алдсан ч юм уу тэ утга учиргүй болвол яхаа мэдгүй бусдын үзэл бодолд нь баригдаад тэгэл эсвэл яг таны хийдэг зүйл ямар нэгэн бизнес одоо эрхэлдэг ч юм уу эсвэл таны чаддаг зүйлийг чинь мохоодог байсан бол одоо та тэгэх шаардлагагүй болж харагдаж байна. Яг бол өөрийнхөө хүчийг одоо өөртөө авъя би чадна гэдэгт итгээд зориод үзье гэсэн итгэлтэй болж эхэлж байна. Магадгүй тийм биш байгаа бол таны хүзэр тэгэрэй гэж зөвлөж байна. Өөртөө итгэлтэй, зоригтой, өөрийнхөө хиймээр байгаа зүйлдээ тууштай зориглоод хийгээд үзээрэй гэж байна. Бусдын үзэл бодлыг өөртөө авах наагаад хэрэггүй гэж байна. Магадгүй те өмнө ингээд юу гэдгийг одоо компани ингээд ажиллаад удирдлагынхаа үг хэлээр л байдаг. Гэр бүлдээ ч гэсэн ингээд ерөнхийдөө за чи тийг ингээд бараг стан дээр бос гэсэн газар босоо суу гэсэн газар суугаад явдаг. Айгу хүнд нөхцөл байдалтай байсан бол одоо энэ зүйл ингээд дуусгар болж байна. Ягаад гэвэл та өөрийнхөө хүчийг аваад эхэлсэн харагдаж байна. Өөрийнхөө зорилготой тодорхойлоод тууштай би хэн байх хэвээр би хаашаа очих хэвээр гэдгээ тодорхойлоод ихтэй үйлдэл аваа хийгээд эхэлсэн байгаа харагдаж байна. Магадгүй үйлдэл авч хийж эхлэегүй бол энэ одоо үйлдэл авах их цаг нь босон. Өөрийг чинь тавгуутуулдаг нөхцөл байдал байгаа бол энэс одоо гарах хэрэгтэй гэдгийг сануулж байна. Өөрийн хүчийг өөрийн гартаа авах хэрэгтэй гэж сануулж байна. За нөгөө тагуур баяртай үйл явдал болно. Таныг баярлуулах үйл явдал. Магадгүй өөрийн чинь одоо тэгээ удаан бодож исэн зүйл, удаан бодож исэн төлөвлөгөө, удаан бодож исэн бизнес ямар нэгэн үйл явдал байсан бол тэр зүйл дээр чинь нааштай хариу ирэхээс гадна та тэрнийхээ төлөө ингээд үйлдэл авч хийснийхаа үр шимд баяртай мэдээд дуулах нэ. Магадгүй өмнө ингээд те гутраад ч юм уу те надад энэс илүү боломж авахгүй, магадгүй надад энэс илүү ажил олдохгүй байх дөө гэж бодож исэн бол үгүй. Та бүх зүйлийг чадна. Та өөрийн гараар хийж бүтээсэн зүйлийнхаа үр шимийг хүртнэ гэж байна. Тэгээ өөрийнхөө зорилготой тууштай байна. Яг одоо гэхээр одоо энэ сэлэм тий ингээл ерөнхийдөө бусдын үзэл бодол тий бусдын одоо тий ингээд одоо юу гэдгийг хүлээсэнд ингээд байсан бол тий одоо энэ зүйлдээ уягдах гэхээс л орхиож явах хэрэгтэй. Өөрийнхөө сэлмийг өөрийн гартаа атгах хэрэгтэй гэдгийг хүзэр танд сануулад байна. Танд аягүй сонголтууд гарч ирлээ. Тэр сонголтуудаас та зөв зүйлээ сонгоод үйлдэл аваад хийгээд эхлэхээр харагдаж байна. Та аягүй тийм зөрөгтэй байна. За 20-т суулж байгаа сануулга чи юу вэ? Уул нь ер нь бол заяа таныг ингээл хүмүүстэй ингээл харахад ингээл болоод бүтээд ингээл мундаг байна чадж байгаа штэ энэ хүн гэж бодоод гэхдээ таны сэтгэлийн гүнд ч юм уу дотоод ертөнцид яг байх ёсгүй газар байгаад байгаа байсан гэдгийг та мэдчихэдэг. Хүмүүс бол таны ингээд дөнгөцөн харж дүнээд байдаг. Гэхдээ яг ясамн дээр та тэр зүйлдээ жаргалтай байгаагүй.
байсан гэж харагдаж байгаа байхгүй. Тэнгүүтээ ерөнхийдөө сануулга нь юу вэ гэхээр та тэр жаргалгүй байсан нөхцөл байдал те таны зовоож исэн, таныг шаналгаж исэн, сэтгэл зүрхийг уурж тасч исэн зүйл ажилч бай, хосын харилцаач бай те арга гэр ахуйч бай, юу вэ? Найз нөхдөд харилцаач энэ зүйлээс та өөрийгөө аварч гарч эхэлж байна. Та өөрийнхөө хүчийг өөрийн гартаа атгах чинь би юу хүсдэг вүлээ? Би юунд дуртай байлээ? Би юу юуны талаар амьдраад байгаа вэ гэдэг дээрээ анализ хийж эхэлж байна. Энийг чинь хараад одоо магадгүй таны гинт өөрчлөлтөд чи хараад хүү чи яагаад гинт амар өөрчлөлт чи гинт чи ийм хүн биш үсттэй гэдэг ч юм уу тийм нөхцөл байдал ерөнхийдөө гарч ирэн. Гэхдээ энэ бол тэр хүмүүсийн л үйл бодол. Хүзэр юугаад байна вэ гэхээр тийм нөхцөл байдал тантай шудраг санагдчихсан нөхцөл байдал та өөрийгөө аварч үлдэрээ гэдгийг сануулж байна. За нөгөөтэйгөр таны санхүү мөнгө чинь зогсон байсан бол одоо яалтчгүй энэ ингээд харахад бол айгүй өсөлттэй харагч. Яг бол та өөрийнхөө чадж байгаа зүйлийг хийж байгаа учраас өөрийнхөө зорилгыг тодорхойлоод түннийхээ төлөө тууштай явж байгаа учраас таны тал бүх зүйл ингээд шийдэгдэхээр харагдаж байна. Баяртай үйл явдал удахгүй болох нь гунж готрох одоо цаг хугацаа, гунж готрох энэ зүйл одоо энэгээр дуусвар болж байна. Та өөртөө итгэх хэрэгтэй, өөртөө итгэх итгэлээ олж авч байна. Маш гайхалтай. Таныг чиглээд ирж байгаа гайхалтай хамдурч, гайхалтай хосын харилцаа, гайхалтай үйл явдлууд болох гэж байна. За энд ингээд бэлтгэлтэй байх хэрэгтэй. За нөгөө тагуур энэ бол ингээд 22 тонцоос өгж байгаа таны одоо ерөнхийдөө сүнсний зовлог гэх юм уу амьдралыг чинь хөдөлгөөнд оруулж эхэлж байна. Ингээ 2 дахь группийн уншлаг энэ хүрээ дууслаа. Баярлалаа, баяртай. За 3 дахь группийн уншлагтаа тавтаа морил энэ хүзрийг сонгосон байх учиртай. За 3 дахь группийн ерөнхий энерги болон хорвоо ертөнцөөс өгж байгаа зөвлөгөө мессежүүдийг ерөнхийдөө гаргасан байна. За өмнө таны хийж исэн магадгүй өөрийнхөө бизнес, за өөрийнхөө хүчин чармаалт, за сурлах хөдөлмөр дээр ахиц дэвшил гараагүй байсан бол одоо ингээ ахиц дэвшил гарах цаг нь болцоо гэж байна. За бизнесээ чинь жигсэн зогссон байсан энерги одоо хөдөлгөөнд орж эхэлж байна. За нөгөөтэйгөр магадгүй те ингээ юу гэдэг мөнгө санхүүгийн хувьд өсөлтөж байгаагүй нэг л хэвэн байсан бол одоо үгүй энэ зүйл дээр чинь хорвоо ертөнц таны тал шийдэгдэх үйл явдлуудыг ар араасаа бий болох гээд ингээд бэлдсэн байна гэж сануулж байна. Хоёрдугаарт танд олон төрлийн ямар нэгэн сонголтууд ингээд ирж байгаа харагч байна. Магадгүй бизнесийн хамтрагчуу, за энэ тэндээ санал ирдэг ч юм уу тэр зүйл дээр та ингээд сонголтоо хийх гээд ингээд байж байгаа энергитэй харагч байна. За нөгөө таагаар гадагшаа аялье ч юм уу, гадагшаа явъя ч юм уу, за би амьдралаа арай өөр төвшнөөс сурах ч юм уу гэж бодож исэн нөхцөл байгаа бол энэ зүйл чинь зөв өө гэж хорвоо ертөнцөөс өгж байгаа мессеж байна. За ерөнхийдөө зогсон байсан энерги хөдөлгөөнд орж эхэлж байна л гэж ойлгоход болно. За 3 дахь группийг сонгосон хүмүүст өгж байгаа хорвоо ертөнцөөс өгж байгаа мессеж зөвлөгөө. За дээрэс нь сайхан зүйл анхааруулга нь юу байх вэ? Харцгаая. Тийм яалцгүй чирчрээд хоёр гарч яалцгүй зогсон байсан зүйлүүд чи одоо хөдөлгөөнд орж эхэлж байна. Та тийм яг та өөрийнхөө замыг өөрийнхөө тэ боломж болцоо энэ зүйлийг та одоо гэрэлтүүлж эхэлж байна. Эн чинь яг юу юм байна? Тэр чинь ийм юм байна гэдэг ч юм уу те боломжуудыг олж харж эхэлж байна та. Өөрийнхөө ирээдүйн замыг гэрэлтүүлж эхэлж байна та. За дээрэс нь өдөө хотл ингээл зүтгэлээдэг ямар ч үр шимээ өгч чадаагүй. За ажил дээр ч тэр за хосын харилцааш тэр ганцаараа л зүтгэл ганцаараа л мэрэгэл амьдрал дээр ч гэсэн ганцаараа л хичээгээ зүтгээд байсан бол үгүй. Одоо энэ зүйл чинь та одоо ингээ ганцаараа зүтгэж хичээх шаардлагагүй. Одоо энэ ядарсан туйлдсан байдал ч одоо дуусгар болж байна. Та өөрийнхөө хүчийг өөрийн гартаа атгаж байна. Хорвоо ертөнц таны талд ирж байна. Одоо энэ бол ингээ те энэ цаг хугацаанд таны одоо бүх зүйл ингээ хөдөлгөөнд орохоос гадна шин цикл, шин үйл явдал нөхцөл байдал өрнөж байна. Яалцчгүй ингээд 1 2 3 дахь группийн мессеж ерөнхийдөө одоо энэ уншлагыг ингээ харахад бүгд ерөнхийдөө адилхан мессеж өгж байна. Бүгд энэ цаг үед агиух тэгж өөрийгөө хайрлсан, өөрийнхөө төлөө, өөрийнхөө мөрөөдөл, хүсэл зорилгынхаа төлөө ингэж бүр ингээд тууштай тэмүүлэхэр шийдсэн харагдаж байгаа хгүй. Одоо 3 газрын хөзрийн ерөнхий уншлагыг ингээ харахад юм. Тэнгүүд тэр дунд яг нэг адилхан зүйл гингүүд таны энэ өөрчлөлтийн шинжилтийг бусад хүмүүс хүлээж авч чадахгүй гайхаад ингээд нэг юм гинт юу болсон юм гэмээр тиймэрхүү энергитэй байхаар байгаа байхгүй. Тэнгүүд хөзөр юу гэдэг нь гэхээр
бусдын одоо өмнө бусдын үзэл бодолтой бусдын шүүмжлэлийг хүлээж авдаг байсан бол одоо тэг шаардлагагүй болж байна. Өөр өөр айгүйх ажилласан харагдаж байна. Ажиллаж энэ өөрийнхөө зорилгыг тодорхойлоод би ер нь ингэж амьдрна гэж юу яах вэ? Миний хүсэл мөрөөдөл чинь юм шүү дээ. За одоо болий те. Одоо ингэсэн байгаа юм чи одоо энийг ангичи. Одоо энийг ингэн тэгэн гэдэг ч юм уу. Яг нэг тийм энергитэй болж эхэлж байгаа байхгүй юу? Бүгд яг ер нь 1 2 3 дахь групп энерги ер нь хооронд өстэй адилхан байна. Яг алين чалтахгүй гэлтгүү бүгд яг нэг хүсэл зорилго мөрөөдөл амьдралынхаа төлөө өөрийгөө хайрлсан яг энерги. Тэгээ зогсон байсан бизнес санхүү мөнгө нь бүгд хөдөлгөөнд орж эхэлж чинь туйлдаа хүрсэн байсан шантармаар ингээд цаг үеийг туулж исэн бол энэ зүйлийг чи одоо дуусгар болж эхэлж байна. Бусдын үзэл бодол те одоо таныг одоо эсэргүүцдэг ямар нэгэн нөхцөл байдал байгаа бол тэр зүйлийг одоо зүгээр орхиол яг өөрийнхөө хүсэл зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай байхад гайхалтай үйл явдлууд болохоор гарч. Магадгүй таны одоо энэ өөрчлөлтийг чи хүлээн зөвшөөрч чадахгүй те. Гинт чи яатсан, гинт чи бас чи ингэдэггүй үст чи юм хүн биш үстэй гэж ярьж байгаад үгүй. Тэр хүмүүс яагаад гэвэл та өмнө хүлээцтэй тэдний үгээр магадгүй ингээ юу гэдэг нэг юм боолын амьдралтай ч юм шиг боол ч юм шиг байсан энергитэй байсан бол одоо тийм хайр байхгүй гэдэг шиг амар ингээ зөрөгтэй тууштай болж эхэлж байгаа байхгүй юу? Яг энэ эрчим хүчээ ингээс алдах хэрэггүй. Магадгүй ингээд юу гэдэг энийгээ мдээгүй явж исэн хүмүүс байж магадгүй. Тэгэхээр хүзэр юугаа дагна гэхээр одоо босоо. Одоо таны наад ингээд хангалттай хичээсэн одоо тий чармаас наад нөхцөл байдал таныг ойлгохгүй байгаана. Хүмүүс сэтгэл зүрхий чи одоо уурч тастаад хэцүү юм байгаа нөхцөл байдлаас та өөрийгөө одоо аварч явах цаг нь болсон. Аврах цаг нь болсон. Яагаад вэ гэхээр энэ бол сүнсний дуудлага. Таны талд одоо бүх зүйл шийдэгдэхэд таны хүлээгээд байгаа. Та жоохон хөдлөл, жоохон үйлдэл аваад өөрийнхөө зорилгыг тодорхойлоод тэндэл хэрэгжүүлээд эхэлсэн цаг таны талд бүх юм шийдэгдэнэ. Таныг одоо магадгүй энэ магадгүй бизнестэй аягүй холбоотой харагдаад байна л да. Ахис твшилгүй байсан бизнес гинт ингээл нэг хормын дотор өөрчлөгдөөл нэг арай өөр төвшөнд очоод нэг санхүү мөнгөнд ч арай өөр олоод за магадгүй те нөгөө нэг маркетинг юу гэдэг тэр юм аяа өөрчлөгдөөл ингээ олон танигдаад ингээл ирэнгүүт хажуу хаваас нь ч юм уу те ингээл 90-50-аас нь шивэр авир гэл ингэдэг ч юм уу те тэгэл таныг ингээл тань ингээ атаар хаац ч юм уу те магадгүй тийм нөхцөл байдал ингээл болох үйл явдлууд байна угаас энийгээ даа. Тэгсэн хэдий ч гэсэн та зөрөгтэй байх хэрэгтэй тэр хүмүүсийн хийлж ярьж байгаа зүйл тэр хүмүүстэй л үлдэнэ. Яг бол таны энэ зориг, мөрөөдөл, энэ хүсэл, өөрийгөө хайрлах, энэ зоригтой энэ төсвөр төвчээртэй байх, энэ тууштай байх, энэ ирч хүчийг чинь нураач чадахгүй гэдэг та итгэлтэй байх хэрэгтэй. Ганцаараа өмнө зүтгэдэг байсан бол ганцаараа зөвхөн ажиллаад байдаг байсан бол ганцаараа л хөдөлмөрлөдөг байсан бол үгүй таны даавал хамтрагчаад ирж байна. Магадгүй те ингээд шинэ бизнес эхлэх гэж байгаа бол тэнд ч гэсэн гой ингээ хамтрагчаад ирж байна. Бизнесийн хамтрах түншүүд ирж байна. Хосын харилцаан дээр ч гэсэн гайхалтай хүн тантай уулзрахаар ч харагдаж байна. Зогсон байсан санхүү мөнгөн ч гэсэн ахис твшилтэй байхаар харагдаж байна. Өмнө ингээд ерөнхийдөө те ингээд бусдын үзэл бодол нь барагдал өөрийгөө гээгдүүлээд явсан цаг үе одоо дуусгар болж байна. Өөрийгөө хайрлаж өөрийнхөө зүйлийг өөрийн гартаа авч байна. За ингээ хороо ертөнцөөс сууж байгаа сануулга анхааруулга нь юу юм бэ? За анхааруулга дээр нь болохоор өмнө те ингээ магадгүй та ингээл хүнд итгээд итгэлээ алдсан те нөгөө хин нэгэнд ингээ итгэчихээр дараа нь ингээл ар нураар утга зоочтой өстой айгу муухай хүмүүс юм гэж боддоос мод одоо битээ тэгэрээ гэж нь яг бол таны чиглэлд ирж байгаа гайхалтай харилцаа гайхалтай хамтрагчид гайхалтай хүмүүсийг хүрээлүүлэхээр харагдаж байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүстэйгээ ойрхон бай тэр хүмүүсээ хүлээж авч одоо тэ өөрийнхөө багтаа ингэж илсүүлэх гэдэг ч юм уу. Ямар ч сан тэр хүмүүсээ өөрийнхөө энэ юмдаа одоо ингээ хаалт тавилгүйгээр ойртуулад яхахыг хүлэн зөвшөөрөөрэй гэж байна. За нөгөө таагаар ямар нэгэн бизнес эхэлж исэн, бизнесээ өргөжүүлэе гэж бодож исэн, гацсан байсан энергитэй байсан зүйл чи одоо хөдөлгөөнд ороод эхэлж байгаа. Дээрс нь танд магадгүй те бизнесээс гадна өөр ингээ те төлөвлөсөн төлөвлөгөө бодсон бодол байгаа бол тэр зүйлдээ аль алийг хийсэн ч боломжтой шүү гэж хороо ертөнцийн зөвлөж байна.
аль нэгийг сонгох ёстой. Би аль нэгийг сонгочвол болчих гээд байна гэж бодохын оронд хоёулыг нь хэрэгжүүлээд үзүүл зүгээрээ. Яг бол хамгийн түрүүнд болохоор хамгийн их боломжтой, хамгийн их ойр байгаа таны хамгийн сайн чаддаг зүйл чи юу вэ? Тэрэн дээр эхлээд одоо нөгөө нэг фокуслаад үйлдэл аваа хийгээд эхлээд дараа нь ардаас нь одоо юу гэдэг нь дараагийнхаа бодож исэн төлөвлөж исэн зүйлийг хэрэгжүүлэхэд бол гингүй гэсэн зөвлөгөө өгсөн байна. Тэгээ магадгүй дээрээс нь таны одоо тийм ингээд одоо энэ зорж байгаа мөрөөдөл хүсэж байгаа энэ зүйлийг чинь буцаад байх байранд нь одоо тийм ингээд нэг гунж готарсан ингээд нэг юм гаццсан нөхцөл байдал руу уруу татах гэсэн хүмүүс байгаа. Тэр болгоноос болгоомжлох хэрэгтэй. Бас нөгөө тойгоор өөрийнхөө энэ зорж байгаа мөрөөдөж байгаа хүсэл зорилготой ингээд өөрийнхөө одоо энэ зорилго мөрөөдлөө битүү хоёрдуулаарай гэсэн зөвлөгөө өгсөн байна. За ингээд 3 дугаар группийн уншлагыг хүрээд дууслаа. Баярлалаа. Баяртай.